Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3 дэлгэн дээр сүгэд харуулсан сонсож байгаа хэрхэм танд өглөөний мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 7 цаг 12 минут болж радио 3 дахь студиэс хөтлөгч Аргун хөтлөгч цэцэг найруулагч Борхогийн Чинбатнаар дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Өглөөний Аргун сайхан амарсан уу? Өглөөний мэнд цэцэг сайхан амарсан. Сайхан амарсан уу? Сайхан амарлаа. За, манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Очир тагнс Meat Snack буюу Hello Mini Salyam, Hello Үхрийн махан Jerky хамтран ажиллана. За мөн энэс гадна Таката хамтран ажиллаж байгаа юм байна. Япон чанарыг Такатагаас гэсүүрээд байгаа. Чанар бол аюулгүй байдал Акибоно Наклад хамтран ажиллана. За өнөөдөр 2025 оны 5 сарын 2-ны өдөр тохиож байна. За онгороо 122 дахь өдөр болж байгаа бол онд усхад 243 хоног үлдсэн байна. За өргөлүүлээ цагаагаар мэдээлэлтэй хэдүүлээ танилцдаг. Тэгсэн 7 цагийн байдлаар Улаанбаатар хотод 1 градусыг хүйтэн гэсэн бол өдөртөө 9 градусын дулаан, шөнөдөө 3 градусыг хүйтэн байна. Маргааш буюу Бям гарагт өдөртөө 16 градусын дулаан ба шөнөдөө 3 градусын дулаан байна. Харин Ням гарагт өдөртөө 11 градусын дулаан хурд тундас орох юм шиг байна. Магадгүй бороо байж магадгүй. Харин шөнөдөө 1 градусын дулаан оног гинэ. За тэгвэл Ирэх Даваа гарагт өдөртөө 10 градусын дулаан, шөнөдөө 2 градусыг хүйтэн бол Мягмар гарагт өдөртөө 12 градусын дулаан гэсэн юм цагаагаар урьдчилсан 5 хоногийн мэдээлэл байна. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлгээр 5 сарын 2-нд ямар тэмдэглэлт өдөр болж байгаа тухай ярина. 5 сарын 2 нь бол олон улсын Harry Potter-ийн өдөр юм байна. За цэгийн Harry Potter дуртай. Би бага байхдаа үзэж байгаагүй сүүл том болтлохтой үзсэн. Тэгээд яг нөгөө хүмүүс бүр үнэхээр шүтэн бичрээд ингээд айгүй цуглуулж моглуулаад ингээд үнэхээр одоо фэн нэдэг штэ тий. Би тийм бол биш. Гэхдээ гоё кино. Гоё. Ном нь 1998 онд гарч ирсэн юм байна. За ингээд 98 онд одоо гарснаас хойш одоо дэлхийд даяар хамгийн том франчайз болсон гэж хэлж болно. За Harry Potter-ын бол үнэхээр үнэн чэнэд бол байдаг тийм бүр яг донцсон. За ер нь хоёр бадаг. Хүмүүсийг хоёр байна. Harry Potter дуртай дургу. Үзээгөө. Гэтэ үзсэн хүмүүс дургу байх тийм боломжтой үнсгүй байх тийм. За манай баг хүү бол Harry Potter-ын нэлээд том фэн ээ. Тэгээд би зүгээр цэгээс ийм асуулт асуух гэсэн юм. Энэ 5 сарын 2-нд бүр Их Британий ерөнхий сайд Дэвид Кэмерон 2012 онд олон улсын Harry Potter-ийн өдөр гэж зарлж исэн байна. За үүнээс хойш ингээд 5 сарын 2 болгоныг Harry Potter-ийн өдөр гэж зарладаг болжээ манайхаа. Тэр яагаад 5 сарын 2 юм болов? За харин юутай холбоотой бол зохиол нь хэвлэгдэж өдөр юм болов уу? Эсвэл хин нэгнийх нь төрсөн өдөр юм болов уу? Эсвэл одоо нээлттэй хийсэн өдөр юм болов уу? Яасан бэ? За гих мэдчлээ. Ер нь би нэрээ цэгийг орж ирэхээс өмнө цэгийг Harry Potter дуртай илүү дургүй л гэж бододсон. Бас тийм ч бүр нөө донтдог хүмүүсийн нэг биш юм байна. Тийм гэхдээ гоё гинэ. Тэгээд донтдог хүмүүсийн хувьд бол энэ их гоё асуулт юм байна. Уг нь 5 сарын 2-ын яагаад Harry Potter-ийн олон улсын өдөр юм бэ? Яагаад 6 сарын 29 юм биш юм бэ? 7 сарын 31 биш юм бэ. 7 сарын 31 бол Harry Potter-ын төрсөн өдөр юм байна л да. Тэгээ яагаад 5 сарын 2 юм бэ? Юу болдог вүлээ гэж хүмүүс их бодох хэрэгтэй юм байна энэ өдөр. За та хэрэг бодож байгаа бол хэрэг Harry Potter сонирхож байгаа бол би хэлж өгье. За энэ бол Hogwarts-ийн агуу тулаан болсон өдөр юм байна. Hogwarts-ийн тулаан гэж Battle of Hogwarts буюу одоо би мэдэхгүй шүү дээ. Бас юу яагаагүй. За энэ Lord Voldemort-ыг ялсан өдөр гэсэн юм байна. Hogwarts-ийн тулаан болоод Lord Voldemort-ыг ялсан учраас энэ өдрийг за ингээд тэмдэглэж яхан зүг үү гэж. Яг энэ Harry Potter-ын зохиол дотроо одоо юм Voldemort-ыг ялдаг юм байна. За тэгээд тэр нь 5 сарын 2. 5 сарын 2 юм байна. За тэгээд Harry Potter-ийн одоо сонирхогчдоо баяр хүргэе. Voldemort-ыг ялсан байна. Wingardium Leviosa. Аргун ямар дөрүүдтэй дуртай вэ? Би Harry Potter ер нь бүтэн үзэж чадаагүй шүү. Би эхний ангийн л ёстой яг сууж байгаад үзсэн. Бус ангиудыг нь бол ерөөсөө үзэж чадаагүй. Тэгээд мэдгүй надад бол нэг тийм яагүй штэ. Би орж чадаагүй. Харин тийм бид нар яг ингээд нэг юм тухайн үед ирчээ авч яхад нь орж чадаагүй болохоор сүүлд нь ингээд нэг юм арай жоохон өөр болчтой юм шиг байгаа. Нэг одоо энэ чинь бүр нилийн юу л 2000 оны кино 2001 онд гарч ирсэн. 2001 оны кино тэгээ хойшоо ингээд цуруулаад явсан. Тэгээ би чинь бүр энийг чинь 2020 онд үзсэн хүн байхгүй. Тэгэхээр чи яг үнэндээ би нэг 15-аас 6 жилээр тасарсан гэдэг байгаа шүү дээ. Тэгвэл бүр бүтэхгүй. Энэ одоо ингэсэн маань Юма Хиро Хари дайснаад арсан. Манай Юма Хиро нэр юу юм бэ те? Нилийн Harry Potter-ыг мэддэг юм шиг.
Муу новш аавыг нь алсан гинэ. Волдеморт. За тэгээд би ингэж анзаарсан. За манай том хүү Harry Potter-ыг 13, 14, 15 нас ер нь ингээд хожуу үзсэн болохоор ч юм уу нэг тийм сонирхоогүй. За манай баг хүү бол яг 10, 11 наснда үзэнгүүтээ бүр ингээд орцсон. Тэгэхээр одоо би одоо Harry Potter-ыг жоохон 14, 5-таад миний үе тэр үед л гарсан байгаа байхгүй. Тэгэхээр хаа байсан аль хэдийн нөгөө сонирхдаггүй үед л гарсан болохоор би нэг донтоогүй юм шиг байна. За миний 10, 11 настайсэн бол за тэгээд дуустас. Гэтэ яг ингээд сүүл нөхөд үтсэн ч гэсэндээ ингээд үнэхээр сүүлийн ангиудад нь гой зүрлэгөө одоо ийм хэсгүүд бол зөндөө байсан. Одоо миний дуртай дүр бол одоо жишээлбэл Dobby байхгүй. Dobby амар өрөвдөлтэй. Тэгши хэд дээр нь гардаг вэ? 3 байлаа 4. Харин хэд дээр гэдгийг нь яг сайн мэдгүй. Өөр ингэж нөгөө нэг юм шимтэж үздэг болохоор. Тэгээ Dobby-гаас гадна нөгөө Snape байж тээ. Тэр дүрд би амар дуртай. Ингээл ерөөсөө ингээл дайсан юм шиг, муул юм шиг ингээл байгаадсэн чи эцсүүлдээ ингээд харыг бүх юмнаас хамгаалж исэн. Тэгээл ингээл өвхтөө ээжийг нь бодоод өгсөн чи би ингээл өвхт нь уйлал амар хэцүү байсан. За тэгэхээр олон улсын Harry Potter өдөр юм байна. За тэгээд Harry Potter-ын утгагүй бас нэг кино гарах гэдэг, цуврал гарах гэдэг шиг үлээ те. Тийм шүү. Тэр олон хүмүүсийн анхаарлыг бас татаад илээ. Яг тэгэхээр Өө шүүгээ. хин одоо цэгийн яг дуртай дүр буюу Severus Snape-ийн дүрийг хар ажтай хүн гаргана гэдэг. За тэгээд зохиол дээр бол энэ хар ажтай хүн бол биш байдаг. Тэгсэн мөртлөө ингээд сүүлийн үед чинь бас ингээд хүчилж одоо ингээд дөрүүдийг woke culture, woke soil гэдэг байгаа. Энгээр одоо бид нар diversity олон хүмүүсийг хамруулах хэрэгтэй. Яагаад байж болохгүй гэж гэл айгүй гоё юм яриад ингээд хүчлээл одоо юу яагаад байгаа. Олон ингээд тайртай дөрүүдийг хүчилж хар ажтанд тоглож. Гэхдээ яг үнэндээ бол би бас ингэж бодсон. Аз хүмүүсийг тоглохгүй л хэлсэн шүү дээ. Яг үнэндээ бол тийм. Тэгвэл яагаад нэрээ одоо гол дүрийн Harry Potter Аз хүн тоглохгүй байгаа юм. Бас уг нь тэгж барьсмаар надад санагддаг. Би ихтэй сайн мэдгүй Америк нэгдсүүлэлт амьдарч байгаа манай юм хэрэг илүү ойлгомжтой тайлбарлана. Тэгэд зүгээр энэ асуудал бол өөрөө бас их хоёр хуваагддаг, бас их эмзэг сэдв юм шиг байлаа. За гэхдээ Harry Potter бол дахин дэлгэцний амьлахж байгаа бас олон хүмүүсийн угийн гоё сэтгэлийг нь сэргээсэн мэдээ баха. За хоёулаа хамтран ажиллагчаа танилцуулж дараагийн мэдээлэл рүү оръё. Meat Snack буюу Hello Mini Saliam, Hello Өхрийн махан Jerky-гээр очир дагнас компани хамтран ажиллаж байна. За ерөөсөө Meat Snack гэдэг чинь snack болгоны тэргүүн одоо ноён оргил гэж хэлж болно. За одоо та одоо амны зугаа ямар нэгэн одоо хоол болох хоол байгаад энэ хооронд өлсөд байгаа бол snack та мэдээж хэрэг бид бүхэн авч иддэг. Гэхдээ энэ дундаас хамгийн гоё нь за надад бол энэ Өхрийн махан Jerky үнэхээр таалагддаг. За өнөөдөр 5 дахь өдөр ядарч байгаа. Нэг юуны ард уухта тий одоо ширээний ард сууж байгаад бүгдээр ярьж байгаад хажуугаар намны зугаа олоход хамгийн супер үзэр тоглонгоо ингэж тий. Үзэр тоглонгоо ингүүл Jerky нь бол маш гоё. За Mini Saliam бол бас маш амттай. Тэгэхээр та элдв янзын одоо та жишээ нь keto бас дэглэмтэй гэж яриад байгаа шүү дээ. Сүүлийн үед ярьдаг болсон. Keto дэглэмтэй бол тань санал болгох маш гоё snack байна. Snack-ийн асуудал keto дэглэмийнх нь хэцүү байдаг гэсэн. Энэ бол Hello брэнд. За тэгэхээр Mini Saliam болон Өхрийн махан Jerky. За тэгсэн Өхрийн махан Jerky нь болохоор 40 г таахгүй юу? Mini Saliam нь 20 г-тай. Тэгээд энэ яаж яана гэдгсэн одоо нөгөө сая аргун keto барьж байгаа хүмүүс ярьлаа шүү дээ. Keto барьж байгаа хүмүүс snack-аас гадна ер нь ингээд гадуур явж байгаа тохиолдолд хоол хийж идэх боломжгүй. Ийш тийшээ ороод хоол идэх гэхээр үнэхээр идчих хоол алдгүй дандаа ингээд дэглэмээ зөрчиж гээд идэг. Дэлгүүр ороод юм аавь гэхэлэр юм ах юмуд айгу ховраагаад идэг байхгүй юу? За тэгвэл танд Hello Beef Jerky-г санал болгож байна. Тэгээ би нөгөө очир дагнас компани үйлдвэр дээр нь очиж үзсэн болохоор энэ компани удирдлага ажилчдаа ямар гоё ийм одоо сэтгэлээсээ ханддаг юм бэ гэдгийг мэдэрсэн байхгүй юу? Үнэхээр гоё байсан. Тэгээд за ийм юм чинь угаасаа энэ хамт олноос айгүй гоё бүтээл гарна, сайн бүтээл гарна, чанартай бүтээл гарна гээл. За тэр үйлдвэрийн стандарт гэдэг ойлголт бол тусдаа тий. Угаасаа ийм стандарт хангацсан байх хэвээр, сайн байх хэвээр. Инээс гадна ажилчдын ингээд бүр маш том заал, тэгэл ингээд барилга дээрээ маш олон ийм нарны хавтангуудыг тавьсан тэрүүгээрээ ингээд эрчим хүчээ хэрэгэлдэг гээл ингээд ер нь байж болох хамгийн л гоё зүйлүүдийг ингээд энэ ажилдаа шингээж өгсөн өдрөлгүүд багт нь надад бол үнэхээр гоё санагцсан. Тэгээд тэрнээс хойш би ерөөсөө ямар ч хэрэгэлзээ авахгүй очир дагнасыг сонгож хэрэгэлдэг болсон. За худалдаж авахын хувьд бол энэ хоёр бүтээгдэхүүнийг бид нар GS25 болон бүсэлжээ дэлгүүр, хүнсний дэлгүүр болон очир дагнас компани нэрийн барааны дэлгүүрүүдээр худалдаж авах боломжтой. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 76 тэгтэг 7530 9020 7530 гэсэн дугаараас авах боломжтой. За тэгээ юуны түрүүнд Hello Brand гэдэг Facebook-ээс хайх юм бол аль биесны хуудсан гараад ирэн дагаад мэдээлэл авч болно. Манай нэвтрүүлэгтэй очир дагнас компани буюу Hello Mini Saliam, Hello Өхрийн махан Jerky-гээр хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа.
За. За дараагийн мэдээлэл рүү оръё доо. Дими. За тэгээ би дахиад нэг олон улсын өдөр зарлаж байна. Өнөөдөр дэлхийн тунагийн өдөр гэж явд юм байна. За тунаа загас. Одоо би загсанд үнэхээр дургүй. Гэхдээ хамгийн гоё загас бол тунаа гэдэг. За цэгийг бас санал нийлэх бах та. Нийлнэ. Ер нь өргөн хэрэглэгддэг тунаа штэ. Хамгийн өргөн хэрэглэгддэг тунаа. За гэхдээ харамсалтай нь тунагийн тоотлого маш их багасж байгаа юм байна. За энэ бол өөрөө бас нөгөө хариуцлагагүй загсчлалтай холбоотой гэдэг юм. За тунаа чинь маш их эдийн засгийн хэрэглэлтэй болохоор олон загсчид олон газар загсчилдаг. За гэхдээ ингэ загсчлахдаа хариуцлагатай загсчлал, хариуцлагагүй загсчлал гэж хоёр төрлөөр бас загсчилж байна. Тэр та дэлхийн тунаанд дуртай, тунаад хайртаад тунаа загсыг үргэлж идмээр байгаа бол таны бас оролцоолж чухал юм байна. За та одоо энэ өдөр тунаа хэрэг авах гэж байгаа бол энэ одоо тунаа, миний авах гэж байгаа тунаа хариуцлагатай загсчлалаар загсчихсан уу гэж асуух болоо гинэ. За энийг бол нэгдсэн үндэсний бүр байгууллагаас гаргасан бодлого юм байна. 2030 он гэхэд тунаагийн одоо тоотлогыг буцаад сэргээх зорилготойгоор гаргасан. За энэ одоо зорилгынх нь хүрээнд нь байгаа бас ийм өдөр явуулгад зарсан 2017 оноос хойш. Тэгэхээр тунаа идэхтэй. За манай дэлхийн монголчууд манай радиог сонсч бүх хүмүүс дэлхийд даяар бас хаасаагүй байдаг. Тунаа иддэг хүмүүс олон байгаа гэдэгт бол эргэлзэхгүй байна. Тэгэхдээ та энэ зүгээр ганц удаа л асуучих гинэ. За тэгээд хариуцлагатай загсчлал гэж юу байдаг гэдгийг дахин яах юм бэ? Хүмүүстээ сануулж өгөх юм байна. Зөв. Ер нь бол хамгийн манай монголчууд хэрэглээнд хамгийн өргөн байгаа нь тунаа хаа. Яа тэгэхээр салаатанд аягүй хөргөн хэрэгжилж штэ. Тийм штэ тий. Тий, ер нь нэг сардаа нэг 2 шиг тунаа мана бол би хэрэгжилдэг юм байна. Одоо хамгийн багаар бодоход. За Батөвшин Дэлгэр сайхан Lord of the Rings Game of Thrones үзээгүй. Трейлерыг нь үзээд таалагдаагүй. Harry Potter-ыг эхлээд номуудыг нь уншсан байсан болохоор киног нь бол шимтэн үзсэн гэсэн байна. За тэгсэн мужиргалах ингэсэн бэлээ. Би Harry Potter-ын киноны зарим ангийг бол үзээгүй. Зохиолыг нь уншчаа таалагдсан болохоор киноны зарим ангийг нь үзсэн. Том хүмүүст таалагдахаар зохиол хүмүүсийн дотроо битүүхэн хүсдэг шидэт ертөнцийн тухай болохоор хүмүүс их дуртай байдаг баха гэсэн байна. Тунаата будаатаа хурах хийж гинэ. Яа хурдан болдог штэ. Мах гэсгэж энтэр гэхгүй амар. За будаа агшаадсан будаа бол тунаа тэгэл дуусаа. Тэгээд гүнжтэй бас ч юм уу тий байхаа тэгэл болоо. Айгуугаа амттай болчихно. За өнөөдөр түүхэнд төрсэн алдартай хүн би 2 хүн ярина. За эхний хүн болохоор John Carey X гэдэг ийм эрдэмтэн хүн байгаа. Ер нь энэ 2 хүн хоёулаа эрдэмтэн. За энэ хүний өнөөдөр төрсөн өдөр нь биш. Өнөөдөр насарсан өдөр нь 1903 онд төрсэн. Тэгээ 1997 оны 5 сарын 2-ны энэ өдөр насарч ирсэн юм лээ. За энэ хүн ямар учиртай хүн бэ гэхээр Австралийн нэрт нейрофизиологч ийм хүн. Тэгээд мэдрэлийн эсүүдийн хооронд дохиод дамжуулалтыг судалж байсан байхгүй. Мэдрэлийн эсүүд яаж хоорондоо дохиод дамжуулаад байна гэд. Тэгээд 1963 онд физиологи буюу анагаах ухааны салбарт Нобелийн шагналд хүртсэн ийм эрдэмтэн байлээ. За хоёрдугаарх нь Abraham Pineo Gessner гэдэг ийм хүний талаар танилцууллаа. Gessner ээ. За энэ болохоор нөгөө Канадын нэртэй эмч, геологч, зохион бүтээгч хүн байлээ. Тэгээд бидний мэддэг нөгөө керосин гэдэг бүтээгдэхүүнийг зохион бүтээсэн гаргаж авсан гэх юм уу. Ийм хоёр хүн байлээ. За эхнийх нь болохоор John Carey X гэдэг энэ хүн танилцуулъя. 1903 оны 1 сарын 27 онд Австралийн Мельбурн хотод төрсэн юм байна. Тэгээд ээж аваар нь хоёулаа багш мэргэжилтэй байсан гинэ. Тийм учраас ч тэр юм уу хүүхдээ 12 нас хүртэл гэрээр сургаж агаад тэгээ 12 настайдаа Мельбурны ахлах сургуульд оронгуудаа 1 жил шинжлэх ухаан математикийн чиглэлээр суралцсан гинэ. Гэхдээ уг нь бол энэ хүүхэд гавл толгойтой байсан гэж хэлж болно л доо. Математикт бүр үнэхээр сайн байсан юм билэ. Төгсөлтийн шалгалтаа өгчээ. Тэгсэн чинь улсын хэмжээнд бүр тэргүүн байрч шалгарч исэн. Ийм сурагч болж таарсан. Тэгээд геометри улсын шагналыг хүртээд их сургуулийн тэтгэлэг авч байгаа. За ингээд одоо ахлах сургуулиасаа дараа нэг сургууль руу орно шүү дээ, тэ. Мельбурны их сургууль руу орсон. Тэгээд математик хичээлдээ сайн байсан ч гэсэндээ түүний сонирхлыг анагаах ухаан бүр илүү их татаад исэн. Тэгээд математик орхиод анагаах ухааныг сонгоод 1925 онд бакалаврын зэрэгтээ төгсөж байгаа маа. За ингэж төгсөнгүүтээ Оксфордын сургууль бас ингэ сураад тэгээд нэрт физиологч Чарльз Шерингтон гэдэг энэ хүнтэй хамт ажиллаж исэн юм байна. Тэгээд доктор хамгаалаа ингэ явсан. За тэгсэн чинь энэ хүнээс өмнө нь ер нь судлаачид энэ тал дээр ямар байр суурьтай байсан гэхээр мэдрэлийн эсүүдийн хооронд дохиод дамжуулалт хэрхэн явагддаг талаар юм хоёр үндсэн ойлголт байсан юм байна. За нэгдүгээрх нь болохоор цахилгаан дамжуулалтын онол гинэ. Ерөнхийдөө энэ нь аюу түгээмэлээс эрдэмтдийн итгэдэг нь энэ онол байсан. Энэ онолоор болохоор мэдрэлийн эсүүд хооронд дохион одоо шууд үнэг цахилгаан импульсээр дамждаг гэж үздэг байсан.
Тэгээд X өөрөө энэ онолыг айгүй сайн дэмждэг байсан. Цахилгаан л байж таарна. Яаж бодсон ингэж нөгөө нэг дамжуулаа хэдийн хурдан дамжуулж амжихав дээ гэж ингэж боддог. Тэгээд бүр ийм дуализмын онолд нэлээд итгэдэг юм хүн байсан байлээ. Дуализм гэдэг чинь ер нь жоохон нөгөө яг энэ дээр ингээд аваад ярих юм бол философи. Тийм философи ялгалттай. Тэнгүүтээ бие тусдаа, оюухан тусдаа гэж үздэг ийм эрдэмтэд байсан байгаа байхгүй юу? Айгүй сонирхолтой. Тэгээд тухайн үед бас нөгөө нэг шинээр төрж гарч ирж исэн бас нэг ойлголт нь болохоор химийн дамжуулалтын онол гэж гарч ирж исэн. Энэ онолоо болохоор мэдрэлийн эсүүд хоорондоо дохиод дамжуулахдаа нейротрансмиттер гэдэг ийм химийн бодисуудыг ашигладаг юм шүү дээ гэж үзээд тэгээд ийм ацетил холин зэрэг ийм бодисуудыг судалж исэн байгаа байхгүй юу? Гэхдээ энэ нь ерөөсө батлагдаг байсан. Баталж чадсан хүн нь болохоор X гэсэн үг. За 1951 онд Шинзландын Отаго гэдэг ийм их сургуульд туршилт хийж ижээ. За энэ туршилт хийж хагаад синапсын дамжуулалт нь химийн процесс болохыг нотлоод тэгээ өөрийн өмнөх үзэл бодлоо тэр чигээр нөөцлсөн юм байт юм билэ. Тэгээ микропипед ашиглаад мэдрэлийн эсүүдийн хооронд ийм цахилгаан тохиог ингээ бүртгэж авсан юм байна эхлээд. Тэнгүүтээ нейротрансмиттерүүдийн оролцоог нь тэнд ингэж яг энэ үнэхээр химийн бодис оролцдог юм байна гэдгийг нь бүртгэж аваад тэгээд энэ одоо яагаад Нобель өгсөн гэхээр энэ ч ерөөсөө цаашаа энэ мэдрэл судал хөгжөхөд айгуу том нөлөө үзүүлж байгаа шүү дээ тийм ээ. За ингээд 1963 онд физиологи болон хандгаах ухааны салбарт Нобелийн шагналаа авж байгаа. Тэгээд хувийн амьдралын тухайд бол 1928 онд Ирм Миллер гэдэг юм эмэгтэйтэй гэрлээд уг нь бол 9 хүүхэдтэй болсон. За тэгээ энэ хоёр 40 жилийн турш аз жаргалтай сайхан амьдарч хагаад 1968 онд буюу яг 40 жилийн дараагаар гэрэлтэй аль биесаар салгаад тэгээд яг энэ салсан жилдээ Чехословакийн нейропсихологч Хелена гэдэг ийм эмэгтэйтэй гэрэлсэн юм байлээ. Тэгээд энэ хоёр нөгөө нэг хоёулаа судалгааны чиглэл адилхан, мэрэгжил адилхан учраас гэрлээд тэгээд хамтдаа Швейцарт туршилт хийж цаг өнгөрүүлдэг байсан гэсэн. Тэгээд 94 наснда буюу 1997 оны 5 сарын 2-ны өдөр нас оржээ нүү. За. Дэмжиж ажиллагчаа танилцуулъя. Манай дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийг хүчирхэг Монголын хөгжлийн хурд шунхлаа компани дэмжиж ажиллаж байна. За Евро 92 бензинийг AE92 автобензинтэй адил үнээр шунхлаа. Евро 92 худалдаалтыг салбаруудаас худалдан аваарай. Хямдралтай худалдаа юм байна. 2025 оны 4 сарын 30-наас 5 сарын 2-ны өдрийг дуустал та AE92-ыг Евро 92-ыг AE92 үнээр авах боломжтой. Утасны дугаар нь 7007 3003 7007 3003. За шунхлаа дэмжиж ажиллаа. Баярлалаа. Баярлаа. За дараагийн мэдээлэл рүү оръё. За дэлхийн түүхэнд 5 сарын 2-нд ямар үйл явдлууд болж исэн юм тухай ярина. Тэгээд ALM 980 гэдэг юм нислэгийн тухай бүгдээрээ ярьцгаая. 1970 он руу очих нэ. 1970 оны 5 сарын 2-нд за Douglas DC-9 гэдэг ийм загвартай онгоцоор энэ тийм том онгоц биш юм байна. За Douglas DC-9 бол яг худалдаанд гараад тийм удаагүй байсан шинэ төрлийн загварын онгоц байсан. За энэ одоо жижиг дунд гарын гэж хэлэх юм уу? Жижиг энэ дунд гарын онгоцод 63 хүн сууж явсан. За эднээс Нью-Йоркийн Кеннедигийн олон улсын их одоо онгоцны буудлаас одоо Гиген Мартин буюу Нидерландын одоо Карибын тэнгист байдаг. За энэ одоо Гиген Мартины одоо арал руу нисчихсэн байгаа. Аялахаар за энэ одоо Жулианагийн гүнжийн олон улсын одоо газар руу онгоцны буудлал руу аялж исэн гэсэн үг. За ингээд энэ аялал нислэг яваад ингээд яг тэр ингээ гарах үед нь цаг агаар муудсан байна. Цаг агаар муудсан буюу нэлээ их тийм одоо ман татаж харах боломж, харааны хязгаарлагдмал болж гисэн, үзэгдэх хязгаар болж гисэн тийм. За тэгээд энэ одоо 2-3 метрийн цаана одоо километрийн цаанах юм харагдаж байгаа, өөр юм харагдахгүй байгаа. За тэгээд ингэсэн чинь энэ үед чи одоо одоогийн шиг тийм нарийн ингээд юугаар компьютераар тооцоолдгоо тийм гар аргаар бүх юма хийдэг гэсэн юм. За ингээд онгоц яг очсон газараа очиод газар дах болсон чинь юугаа олж хардггүй. Доошлсон чинь замаа олж хардггүй. Яг тэгвэл ингээд үзэгдэх хязгаарлагдмал байгаа шүү дээ тийм. За ингээд доошлолж байгаа л яг очиод доошлол харсан чинь замаа зөрүүлсэн. Замаа зөрүүлчихсэн. За тэнгууд нь за буцаад өндрөө аваад дахиж тойрол. Тэгэл за энэ одоо энэ хавцаа байгаа гэж хар баримжаагаар ингээд доошлол дахиад доошлол жоохон ойртоо тарсан чинь бас замаа зөрүүлсэн. За ингээд
3 удаа зурсан байна. 3 удаа зурсан. Бүгдээрээ Туркч явж байхдаа нэг ингээл тойроод ирснийг санаж байна уу? Санаж. Яг ийм үйл явдал болсон. Ийм шиг байлээ. Миний ойлгосноор бол өөрөөр хэлбэл хаяа ингээд яг замаа ингээд зөрүүлж одоо тохируулж чаддаггүй гэх юм уу? Олон шалтгаанаар. Тэгээ бид нэр тухайн үедээ юу болох вэ, яах вэ гэж айгаагүй мэн. Гэхдээ энэ онгоцонд нэг аимшигтай үйл явдал болсон. За ингээд вила байсан шүү дээ гэхгүй юу? Би сандарсан л да. Юу болоод байна гэдэг. Тэгээ ямар юунаас айж болох вэ гэдэг бүгдээрээ одоо сонирх юм. Нислэг. За ингээд 3 удаа буух гад газардаж чаддаггүй. Ингээд тааруулж үнэхээр болохгүй. Яалтчгүй үзэгдэх хязгаар бага байна гэд. За ингээд одоо удирдлагатай холбогдоод хаашаа явах вэ гэсэн чинь өөр газар руу санал болгосон. За ингээд өөр газар руу явж байгаад нэг юм анзаарсан. Юу бензин нь багассан. Яана ёо яг тийх гээдээс юм ань чи. Бензин үрдэггүй. За ингээд замын дунд одоо ингээд 3 удаа нисэж байхдаа эн чинь бөө удчихж байгаа шүү дээ тийм. Өглөө 5-д гарсан нислэг одоо ингээд оройн 5-6 болцсон байхад бензин дуусчихж байгаа байхгүй. За ингээд нөхд чинь замдаа газардаж болтгоо. Одоо тэгэхэд яасан бэхээр дэлхийн түүхэнд их анх удаа яг ийм онгоцоор одоо задгаа тэнгист илгээрээ одоо газарднаа гэсэн тийм зорилт тавьсан нисгэгч нь. За энэ ч одоо ерөөсө тийм юм одоо хийж урд нь амжилттай болоогүй. Хэд болж ирсэн. Тэгээд бүгдээр нь нас орж ирсэн. Ийхүү одоо энэ ALM гэдэг нислэг одоо газардаад задгаа тэнгислээ очиод одоо буусан байгаа. За ингээд буухтаа онгоц нь 3 хуваагдчих болсон. 3 хуваагдчих ивдэрсэн. За маш хүчтэй мөргөлдсөн гэсэн. За ингээд одоо энэ чинь ууг нь бол ус нь 22-оос 23 градус Цельсиус гэж юм л яг ороод ингээд бүгдээрээ ороход. Гэхдээ тийм амар биш сонсогдож байгаа. За 2 асуудал байгаа. Нэгдүгээр энэ газар бол маш их одоо дулан загстайгаар, алууршин загстайгаар алдартай байна. За энэ одоо нөө акул гэж ярьдаг шүү дээ. Шарк гэхтэй тийм газар юм байна. Нэг хоёрдугаарт маш энэ чинь 22 тийм хүүтэн биш санагдаж магадгүй. Гэтэл 3 цагийн турш энэ ч байсан. 3 цагийн турш. Удаан байхаар ингээд сүултээ олон хүмүүс нөгөө хүлдэж гэх юм уу одоо даарснаас болоод бас өнгөрсөн юм байлээ. За ингээд 3 цагийн турш байж байгаа аврах ажиллагаа энэ чинь хамгийн ойрын аврах ажиллагаа 70 км зайтай байгаад байдаг. За ингэж явсаар хагаад за 40 хүн амьд үлдэж чадсан. 40 хүн. За үлдсэн 23 хүн нас орсон. Ийм асуудал байгаа. За тэгээд энэ яагаад энэ нислэг тийм онцгой юм бэ гэхээр амжилттай гэж бас үздэг юм байна. Задаа тэнгис газартаа ийм олон хүн амьд үлдэж чадсан амжилттай нислэг гэж үздэг. За тэгээд сүүлд нь хэн буруудан болж таарсан гэд олон асуудал сөхөгдсөн. Яалтчгүй энэ үед одоо тэр 3 дахь удаага газардах гэж оролдохдоо одоо юугаар харсан байгаа. Бензиний үлдэгдлээ харсан байна. Болно гэж бодсон чинь бот тооцоолчснаас хол газар тэдэнд шийдсэн. Тэгээд тэр нь хүрхгүй гэдгээ тооцоолж чадаагүй. Зүгээр сандарсан бүхэмдсэн янз янзын олон шалтгаанаар тэр бензиний хүрхгүй гэдгээ ойлгохгүйгээр замд нь ингээд задгаа тэнгист одоо ингээд одоо газардж исэн ийм түүх болж нислэг болж исэн юм байна. Ер нь тэгээ яг юм сандарсан үед хүн яг оновчтой шийдвэр гаргахад хэцүү болчдөг. Тэгээ ялангуяа ингээл онгоч болоод хөлгийн ахмад арталан 60 хэдэн хүн ингээ байж бүлтгэлцээ тарж ийн гэдэг чинь яг тэр дороод онцгой шийдвэр гаргахад бол зөв шийдвэр гаргахад бол жоохон хэцүү л ах. Яжаат нь үзэгдэх орчин хязгаарлагдмал гэдэг нь юу ч үвдээ тий. Харин тий. За дараагийн мэдээлэл рүү орё. За тэгээ. Дараа нь Abraham Pinio Gessner гэдэг хүний талаар хоёулаа ярих гэж байна. Gessner. За энэ хүн болохоор Канадын эмч юм байна, геологч юм байна, зохион бүтээгч. Керосиныг зохион бүтээсэн ийм хүн гаргаж авсан гэх юм уу. За 1797 оны 5 дугаар сарын 2-нд Канадад төрсэн. 12 хүүхэдтэй айлын 3 дахь хүү ээжээ. За залуу насндаа бол Карибын тэнгис болон Америк нэгдсэн улс руу адуу экспортлох бизнес эрхэлж исэн юм байна энэ хүн. Ихэндээ бизнес эрхлэгч байлаа. Тэгсэн 2 удаагийн хөлөг онгоцны ослоор ихэнх хадуугаа алдаад тэгээд санхүүг нэлийн хэцүү байдалд орж байгаа байхгүй юу. Ингэж яаж яагаад 1984 онд Harriet Webster гэдэг юм хүнтэй танилцаад тэгээ энтэйгээ гэрлэхээр болоод тэгсэн энэ харин назар нөгөө одоо эхнэрийнх нь буюу хадам аавнтэй нэлийн ийм юу хүн байж таарсан юм байна. Чинэлэг хүн байж таарсан юм байна. Тэгээ хадам аавынхаа дэмжлэгтэйгээр Лондон хотын имлгүүдэд ангаах ухаан, мэс заслын чиглэлээр суралцаж төгсөж л дээ. За ингээд энэ хугацаанд суралцж явах хугацаанд өөрийнхөө сонирхлын нөгөө геолог
геолог татаад байдаг учраас энэ чиглэлээ ерөөсөө орхиогүй. Тэгээд би дагаад геологийн шинжилгээ ухаанд ингээд үнэхээр сонирхоод суралцаад байсан юм билэ. Тэгээ бүр ингэж явж байгаад бүр алдартай геологч Чарльз Лайлтай дотн нөхрөлсөн юм байна л да. Тэгээд энэ нь болохоор түүний ирээдүйн судалгаанд нэлээд чухал том байр суурь үзүүлсэн гинэ. За ингээд имлэгийн практик ажлуудын хажуугаар Гейснер геологийн судалгаанд маш идэвхтэй оролцоод 1836 онд ном хэвлүүллээ. За 2 жилийн дараа Нью Брансвик гэдэг юм мужийн анхны геологч орон томилогдоод тэгээд энэ мужид очингуудаа геологийн судалгааг хийдэг болсон байгаа байхгүй юу? Тухайн одоо мужид томилогдож очиж байгаа мужийн хамгийн анхны геологч юм байна л да. Тэгээд яг энэ мужид очиод геологч ажил хийж байгаа нь ер нь бол түүнийг яг ингээд дэлхийн түүхэнд нэрээ үлдээх юм боломж олгосон үйл явдал гэж хэлж болно. За. Альберт мужид ингээд өнөө битумлаг бодис болох альбертид гэдэг юм бодисыг нээсэн байгаа. За тэгэнгүүтээ энэ нь хожим түүний одоо нөгөө керосин гаргаж авахд маш чухал ийм туршилт болж өгсөн юм байна л да. За энэ номыг хэвлүүлснээс хойш яг 10 жилийн дараагаар Гейснер анх удаа нүүрсийг нэрээд тэгээд гэрэлтүүлэх зорилттой шингэн төлөж гаргаж аваад үүнийг керосин гэж нэрлсэн байгаа юм байна. За тэгсэн эн чинь нугаас нэг 1800-аад оны үед тухайн үед хүмүүс юу ашигладаг байсан гэхээр гэрэл гаргахын тулд нэг халимны тос ашигладаг байсан байлээ шүү дээ тий. Тэгсэн нь одоо нэг газрын цэсийг нэрхэд гардаг одоо юм шатаг шингэн бодис гэсэн үг шүү дээ керосин чинь тийм ээ. Өнөөдөр сониос монголоор гаршийн тос гэдэг юм билээ шүү дээ. Гаршийн тос уу? Тий, би өчигдөр керосин гэ хайж. Керосиныг үү? Тий. За. Яг монгол нэр нь гаршийн тос гэдэг юм бүр аль биесны тойлчиг дээр байдаг нэртэй юм лээ. За ингээд сонсч байна. Харин тий. Энийг би бас анх удаа сонсон. Тэгээд бас хэлье гэж утсан гаршийн тос гэдэг юм лээ. За ингээд ямар ч хэлсэн түүний боловсруулсан керосин тухайн үед нөгөө өргө хэрэглэгдэжсэн халимны тосноос илүү цэвэрхэн байсан. Тод гэрэл гаргадаг байсан. Тэгээд гэрэлтүүлгийн салбарт хувьсал авчирсан гэж хэлж болно л доо. Тэг өөрөөр хэлбэл керосиныг гэрлийн тос болгож ашиглаад байна гэсэн үг. За тэгсэн чинь энтэй хамт ингээд нөгөө нэг юм өрсөлдөөн, хууль зүйн сорилтууд үнэхээр их гарч ирж байна гинэ. Яаж байгаа ингэ гэсэн чинь яг зэрэгцээж Шотландын хэмж Джеймс Янг гэдэг хүн керосинтэй юм төстэй бүтээгдэхүүн гаргаад авсан. Яг ижилхэн онцагт тэнгүүтээ патентын маргаа үүсгэж эхэлж байгаа. Манай хүн өөрөө болохоор 1854 онд Америкт патент авсан. Тэгээ Нью-Йоркийн Long Island-д бүр керосины үйлдвэрээ байгуулсан. Тэгээд өдөрт 5,000 галлон керосин үйлдвэрлэж исэн байгаа байхгүй юу? Тэгсэн чи яг эсрэг талд нь Шотландын хэмжээ юм болоод тэгээ энэ хоёр хоорондоо маргаан дагуулад гэхдээ байтал Гейснерийн талд гарсан гэж хэлж болно л да. Яагаад гэхээр Гейснерийн боловсруулсан энэ керосин илүү цэвэрхэн, үнэр багтаа байсан юм билэ. Тийм учраас энэ ч нөгөө хэрэглэгчдэд илүү таатай шүү дээ үнэр багтаа байна гэдэг чинь. Тэгээд угаасаа өргөн хэрэглэгдэх болсноор тэгээд манай хүн тодорч гарч ирсэн. Тэгээд түүний энэ боловсруулсан керосин болохоор халимны тосны хэрэглээг багасгасан, халим магнуурыг бууруулахад бүр үнэхээр том хувь нэмэр оруулсан учраас түүнийг бас байгаль хамгаалах үйлснүүд магтд юм билэ. За ингээд 1861 онд Гейснер нүүрс, нефть болон бусад нэрмэл тосны практик гарын авлага гэдэг энэ нэртэй номоо хэвлүүлжээ. За энэ номыг хэвлүүлээд гаргасан чинь энэ нефтийн үйлдвэрлэлийн хөгжил бүр үнэхээр том түлхэж салсан юм байна. Хүмүүст ингээ хэрэгтэй гэсэн үг. За цаашаа 3 жилийн дараар Халифакс хотод очиод тэндээ амьдарч агаад тэгээд тэндээ насарсан байт юм байлээ. Тэгээд түүний нээлтүүд нь одоо ч гэсэндээ яг юм эрчим хүчний салбарт үнэтэй нэмрээ, хувь нэмрээ оруулсан юм хിവэрэ байгаад байна. Тэгээд түүний дурсгалыг хүндэтгээд Канадын шуудангийн газар 2000 онд шуудангийн марк гаргасан байт юм байна. За энэс гадна төрлөх нутагт нь хөшөө бас босгосон байдгийг гинэ. За ийм товчхон ярих юм бол ийм намтартай хүн байна. За хамтран ажиллагчаа танилцуулъя. Манай нэвтрүүлэгтээ Япон чанарыг Такатагаа сураатай чанар бол аюулгүй байдлаар үүтэй. Акибоно наклад хамтран ажиллаж байна. За Японд үйлдвэрлэгдсэн Акибоно гэдэг накладыг танилцуулнаа. Энэ бол 95 жилийн туршлагатай Японы номер 1 брэнд. Тэгээ Акибоно накладны үйлдвэр нь болохоор Японы Ямагата хотод байрладаг гэж байгаа. За тэгвэл энэ үйлдвэр дэлхийн хурдны галт тэрэгний тоормсны накладыг үйлдвэрлэдэг гэдгээр маш онцлог ийм үйлдвэр байгаа. За машин бариад машин унахад одоо үед машины чанар маш сайжирч баг эвдэрдэггүй шахуу. Солих юм баг байхгүй. Одоо тостойгоо яваадсан ч явж байгаа хүмүүс олон байгаа хөө гэдгийг бодож байна. Зөвөр зайлшгүй солих хэрэгтэй ганц л зүйл байдаг. Тэр бол наклад тийм. Наклад бол зайлшгүй солигдно. Яг тэгэхээр идэгдээд одоо дуустдаг, илэгдээд дуустдаг. Илэгдээд дуусаад тэр чигээр явах юм бол чахраа дуурч мэдгүй хүмүүс үж магадгүй шүү. Пиланза идэ за тэгээд бүр үнэтэй тэгээд одоо машина гимтэх хэрэг болдог. За тэгэхээр накладны сонголт бол маш чухал байдаг юм байна. За би энэ Акибоно накладыг
уншиж эхэлж танилцсанаас хойш нэрээ тиймдээ гэж бодсон. Наклад бол одоо маш хүчтэй хурдан явж байгаа 1-2 тонн энэ машиныг зогсоохын тулд тэр хоёр одоо пилан золон наклад хоёрын хавиралтын тунд энэ бүх одоо таны машин зогсож байгаа. За энэ зогсолтоос болж нэлээд их үрэлт болдог. Энэ хооронд үрэлт явагдаж илэгдэж явдаг. За энэ бидний харагдахгүй байгаа үнэр агаарт одоо энэ тоос нь сасарч үнэр бас гаргаж идэг. За энэ өөрөө наклад. За нэгдүгээр дуутай байгаа юм. Чанар муутай наклад бол хоёрдугаар хүний эрүүл мэндэд хохиролтой бас нэг тийм асуудал байгаа. Гуравдугаар энэ өөрөө эдийн засгийн хувьд хяналттай гэсэн асуудал байгаа. За бид нар сонгохдоо бол мэдээж хэрэг хямдхан наклад сонгох бол бодно шүү дээ, тийм. Гэхдээ ийм накладууд бас одоо үнэтэйг харьцуулбал бас хурдан дуусч чаддаг. За харин хүний биед эрүүл мэнд одоо эрүүл мэндийн асуудал байхгүй. За тэгээд маш чанартай, дуу шуу гаргадаггүй ийм наклад бол одоо энэ Акебоно наклад. Сайн аргу маань ингээд нөгөө үрэгдээд гээд ярьлаа шүү дээ. Үрэгдэхэр ч мэдээж тэнд халалт үүснэ шүү дээ. Тэгэхээр керамик материалаар хийгдсэн учраас 500-аас 600 Цельс хүртэл өндөр халалтанд тэсвэртэй, барьцалдах чадвар маш өндөртэй ийм бүтээгдэхүүн байд юм билэ. Тэгээ яг нөгөө Такатагийн нэвтрүү хорооллын салбар дээр нь очиод бид нар бүтээгдэхүүнтэй танилцж байхад яг ингээд нөгөө худалдагч надад ийм хямдхан накладыг тэгээд яг ийм нөгөө энэ Акебоно наклад хоёрыг харьцуулж хооронд нь үзүүлсэн байхгүй юу. Тэгээд яг ижилхэн хугацаанд явсан нөгөө туршилтын нөгөө нэг юм юу илээ л дээ. Хоёр наклад байлээ л дээ. Ижилхэн хугацаанд ижлэгийн зайд явсан юм машины хоёр накладыг харьцуулахад хямдхан нь бүр айгүй нингэрсэн. Тэгээд тэр чинь нингэрсэн байх чи асуултаа шүү дээ. Тиймээ цаашаа юу ч болох юм бэлээ. Гэтэл Акебоно тэндээс баг 3 дахин зузаан тийм одоо бат бөх идэлгээтэй байсан шүү. За Акебоно бол таны машиныг байтах бай. Өөр яг зориулт нь бол энэ хурдны галт тэргүүдийг хурдны галт тэргүүд хүртэл тэр чинь хэдэн 100 тонн одоо тэр зүйлийг зогсохдоо ийм керамик накладаар зогсоодог. Тэгэхээр мэдээж хэрэг эндээс өөрөө үр дүн болон ашиглалт нь яагаад юм бэ гэх шалтгаан харагдаж байгаа байх гэж бодож байна. За тэгээд хэрвээ та накладаа салхих гэж байгаа бол Takata Japan сэлбийг зориорой. Takata Japan сэлбэг 6 салбартай. За би товчхон дуртад сануулад өгье. Баян бүрдийн тасган өгсөх замд байгаа M-oil дээр Takata Japan сэлбэг байгаа. За нэгдүгээр хороодлын арын замд байгаа отхон жолоо авто сургуулийн баруун талд Takata Japan сэлбэг байгаа. За ийм артын 3 салбар буюу хаан уул, сансар, 10 дугаар хороодлын ийм арт Takata-гийн салбарууд байгаа бол андуудын замын урт талд Дэвид андуудын замын урт талд Panasonic-тай ягаан байрны нэг давхарт үндсэн Takata сэлбэгийн салбар нагаа. За энэс гадна энэ 6 салбараас Takata-гийн 4 салбар нь сервистэй салбар байхгүй. Одоо жишээлбэл нэгдүгээр хорооллын салбар дээр нь очиод үзсэн чи хажуу талдаа сервистэй нэгэн зэрэг 3-аас 4 машин орчхоор юм гоё тухтай орчим байлээ л дээ. За тэгсэн чи энэ 4 салбарууд дээр нь 10 гаруй төрлийн ийм үйлчилгээг үнгүү үзүүлж байгаа юм байна. Одоо та зориод очиход энэ үйлчилгээнүүдийг үнгүү аавна гэсэн үг. Хөдөлгүүрийн тосолох, хугацаа болсон хэсгийг шалгана, хөргөлтийн шингэний температурыг хэвэн байгаа хэсгийг шалгана, агаар шүүгч болон салгааны шүүрний бохирдлын төвшинг шалгана, аккумуляторын цэник дуусж байгаа хэсгийг шалгаад өгнө, цэвчээ мууцсан байна уугүй юу гэдгийг шалгаад мөн тог хаялтын асуудал байгаа хэсгийг чинь бас хянаад өгнө. За мөн хороопны тосолох шаардлагатай хэсгийг тодорхойлоод шил арчигч эрзээ илэгдэж мууцсан хэсгийг нь тодорхойлж өгч болно гэх мэтчлэн. За үргэлжлүүлэх юм бол гэрэлтүүлгийн систем бүрэн ажиллаж байгаа хэсгийг шалгаж өгнө. Түлшний шүүх солих хугацаа болсон хэсгийг шалгаж тодорхойлж өгнө. За мөн тоормсны накладны илэгдэл хэр хэмжээнд байна вэ гэдгийг бас шалгаж өгөх боломжтой. За тэгдэггүй яах вэ? Тэгэхээр дэлгэрэнгүй мэдээллийг 7272 11 гэдэг дугаараас авах нь 7272 11 11. За Takata Japan Auto Parts гэдээ тавиул аль биесний Facebook пэйж нэгээ та бүхэн лайк дараарай. Манай нэвтрүүлэгтээ Япон чанарыг Takatagаас чанар бол аюулгүй байдлаараа тэ Akebono наклад хамтран ажиллаа. Баярлаа. Баярлаа. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг үргэлжилж байна. Дараагийн булангаараа дараагийн түүх ярих түүх бол орчин цагийн үнсгэлжингийн түүх гэж яригдсан. Жинхэнэ үнсгэлжингийн түүх гэж яригддаг. Гайхамшигтай нэгэн түүхийг ярих гэж байна. За энэ бол спорт сонирхогчдын донд бол санаан дарамгүй үйл явдал 2016 онд болж байлаа. Дэлхийн хамгийн том спорт бол хамгийн олон хүн сонирхдаг спорт бол хөл бөмбөг. За хөл бөмбөгийн түүхэнд хөл бөмбөгийн лигүүд гэж байгаа улс болгон хамгийн супер хитэн лиг байна. За Англи бол
хамгийн супер. За тухайн үед бол 4 топ багууд гэж байдаг байсан. Энэ 4 топ багууд л үлдээл ээлжлэл авраг авдаг, дөрвөлэл ихний дөрөв барьж үлддэг. Ийм байлаа. Доотлын 20 одоо 20 нийт Премьер Лигт л 20 баг байдаг. Доотлын 16 бол бараг харьцдагчгүй шахав. За мэдээж хэрэг Манчестер Юнайтед, Челси, Ливерпул, Арсенал гэдэг энэсэн. За хожимо Тоттенхэм болон Манчестер Сити гэдэг багууд хүчирхэгцнэр одоо топ 6 гэж ярьдаг болчихж л дээ. За ингээд бусдууд нь бол мэдээж Ла Лига буюу Испани Ла Лига бас дараа нь орно чанараараа. За энд бол Барселона, Реал Мадрид гээд багууд байдаг. За ингээд эднээс л хоорондоо ихэнхдээ өрсөлддөг. Атлетико Мадрид, Валенсия. За ингээд Италийн бас хэдэн багууд байдаг гээд хамгийн том нь энэ дундаа мэдээж хэрэг Английн Премьер Лиг. Тэр тусмаа манай сонирхогч дотор бол ихэнх нь хөлбөмбөг сонирхч бол Английн Премьер Лиг ихэнх нь үзэж байгаа гэж бодож байна. За одоо жишээ нь манай анжгаа ах чинь Челсигийн одоо дэмжигч, би Манчестер Юнайтед. За тэгээд цэгийн ойр бол тийм хөлбөмбөгийн клуб дэмждэг хүмүүс байгаа л үстэй. Үнэхээр байхгүй юу? Мэдгүй нөө. Би өөрөө нөгөө сонирхдаггүй болохоор дэмждэг гэж надад хэлжсэн ч тэр миний чихрийн хажуугаар өнгөрчих. Чихрийн хажуугаар. За өнөөдөр одоо сонсохгүй болохгүй. Яг тэгэхээр энэ үнэхээр гайхамшигтай түүхээ. За ингээд юу эхэллээ? Одоо 2015-аас 16 оны улирал эхэллээ. Энд аль баг өнөөдрийн Премьер Лиг тэр жилийг төрүүлэх болоо гэвэл мэдээж хэрэг нөө дөрөөс магадлал өндөр ах уу те хүмүүс ингээд тооцоолоод хийн штэ. За дээрэс нь энэ хэр одоо ялах магадлал бага тусмаа бооцоо хожих боломжтой байдаг. За хэрвээ та 2015 онд $100 нэгэн одоо төрүүлэх баг дээр тавьсан бол та $500,000 болгож авах гэсэн. $500,000. Өөрөөр хэлбэл 5,000 одоо харьцаатай ийм хийнийч харж байгаагүй санаанд оронгүй баг. За лиг гэдэг бол ондоо шүү дээ. Нэг тоглолт одоо Челсигийн эсрэг ч юм уу одоо нэг баг тоглоод үнэхээр ингээ хай хожиж болно. Лиг гэдэг 38 тоглолт юм. Та 38 тоглолт байна. 38 тоглолтын турш өндөр одоо чадвар үзүүлнэ гэдэг бол ямар ч бараг боломжгүй шахуу зүйлд иж хэтэлтэй. За тийм учраас энэ магадлалын маш боломжгүй хиний санаанд ороогүй ийм одоо ялт болж исэн өдөр бол 2016 оны 5 сарын 2 юм байна. За энэ аль багийн тухай ярьж байгааг бол бүгд л мэдж байгаа. За мэдгүй хүмүүст нь би хэлээд өгье. Энэ бол Лестер Сити гэдэг баг. Сонсоочгүй. Сонсоочгүй. За Лестер Сититэй ярих юм үнэхээр одоо тэгэхэд бас нэг хэдэн нэр бол мэдээ. Бүгдээрээ одоо манай найруулагч одоо үзүүлэх 5,001 буюу одоо за ингээ бүгдээрээ 5,000 жил одоо бүгдээр лиг хийл та. 5,000 жилийн турш ингээд лиг явуулахад нэгт л төрүүлэх магадaltaй байгаа байхгүй юу? 5,000 жилийн түүхэнд нэг тохиолдол нь 2016 онд болж исэн. За энэ бол одоо орчин цагийн зөвхөн хөлбөмбөг ш. Хөлбөмбөг дотор бол Батны хамгийн гайхамшигтай түүх. За спортын түүхэндх ийм магадлал багтай түүх хизээч байгаагүй. За одоо тухайлбал саяхан нэг Филиппин Александра Яла гэдэг охин одоо нэлийн дээшээ явлаа штэ. Шүгийн дөрөвт одоо нэг том Grand Slam үлдсэн. За тэр магадлал нь 201 ч юм уу. Тийм байхад харьцуулбал 5,001 гэдэг. Лестер Сити ич хэдэд хүртэл юм байж болно гэж юу гэхгүй юу? За тэгээд болоогоо заяа. Лестер Сити тухайн улирал дүнгэж дооцсон данаас доотлын одоо лигээс дээшээ одоо гарч ирсэн. Дүнгэж гарч ирсэн баг байсан. Дүнгэж гарч ирсэн. Өөрөөр хэлбэл одоо хинч мэдгүй дээд одоо лигийн Премьер Лигийн энэ жил баг анх удаа танихчгүйсэн гинт баг орж ирсэн. За тэгээд за энэ Лестер Ситигийн тухайн үеийн хамгийн гол одоо Жеми Варди гэдэг нөхөр байгаа. Жеми Варди гэдэг нөхөр бүтэн цагийн хөлбөмбөгч юм шээ. За одоо Манчестер Юнайтедийн баг бүрдүүлж юм уу? Одоо ингээд хагас цагаар ажил хийдэг юм залуу. Одоо бусад цагт нь ажил хийдэг. Тэгээ өөр ингээд сонирхлоороо хөлбөмбөг тоглодог залуу. За ингээд одоо ихэнх хөлбөмбөгч чи одоо хэдэн сая долларын цалинтай байгаа шүү дээ. Тэгээд хэдэн сая долларын цалинтай бүтэн цагийн ажил гээл өдөржин шөнөжин бэлтгэлээ ингээд хийдэг бол Жеми Варди гэдэг эдний одоо довтлогч залуу нь хагас цагийн одоо сонирхогч юм гэх юм уу шахуу хөлбөмбөгч. За ингээд тухайн улиралтай рекорд тавьсан байдаг. 11 тоглолт дараалж гол хийсэн. 24 нийт гол хийсэн гэдэг ийм гайхамшигтай үзүүлэлтүүдийг гаргаж ирсэн. Лестер Сити гэдэг багаас бидний өнөөдрийн супер одод төрсөн. За одоо нэг баг ингээл аврах болол бүгдийн анхааралд орчхоор за тэгэл хүмүүсийн амьдрал өөрөлдөг. Энэ дотроос бүрдгөнөөс бүх одоо тамирч зарагдсан. N'Golo Kante эндээс гарч ирсэн. Riyad Mahrez гээд Манчестер Ситигийн гол хагас хамгаалагч гарч ирсэн. West Brom одоо эднес бүгд ийм шинэ одод гарч ирсэн. За гэхдээ энэ дундаас хамгийн гол хүн бол Claudio Ranieri гэдэг юм дасгалжуулагч нь.
За Клаудио Раньерийг бүгдээрээ ингээд юуг нь харуулах байх? Цариг нь одоо харуулах. За энэ нэг Аз залуу гарч ирээд алгадчих харж байна уу? Харсан. За яагаад вэ? Энэ Таиланд залуу Лестер Ситигийн одоо хувьцаагийн Таиландд худалдаж авсан. Таиландын тэрбумд худалдаж авсан. За тэгээд маш азтай гэх юм уу? Энэ одоо нэг баг худалдаж аваад тэгээд тэр нь Премьер Лиг, дэлхийн Премьер Лиг дөрүүлнэ гэдэг бол маш онцгой гайхамшигтай мөчийг бол одоо бүгдээрээ харж байна. Клаудио Раньери бол за үеэ өнгөрсөн байж магадгүй гэдэг жоохон амжилтгүй гэх юм уу? Ер нь бол ингээ харах юм бол их нүдэн тулах юм гоё дасгалжуулагч. За тэгээд энэ одоо дасгалжуулагч одоо хамгийн уйлдаг. За ерөөсө Раньери тэм сэтгэл хөдлөлгөөнтэй хүн бол биш. Гэхдээ энэ одоо мөчд уйлсан. Уйлгүй гэдэг яг яах юм? За ер нь л баг нэлээд бас насны явцсан. За миний ингээл хөл бөмбөгийн дасгалжуулагчийн карьер ингээл дуусч байгаа гэж бодож исэн байж магадгүй энэ дасгалжуулагч ийхүү Премьер Лигт одоо Лестер гэдэг хэний ч мэдэхгүй байгааг аврах төгрөгж исэн. Цэнгэлдэгдэх хүмүүс бүгдээрээ босоод хүндэтгэл үзүүлж шин. За тэгээд энэ өдөр яасан бэ гэхээр Тоттенхэм болон Челси хоёр хоорондоо тоглосон. Челси хамгийн ойрхон Лестер Ситиг нэхэж авсан баг. За тэгээд Тоттенхэм 2-2-оор энэ хоёр тэнцснээр ерөөсөө Лестер Сити аврах болох нь тодорхой болсон ийм өдөр юм байна. Ямар гоё юм бэ. Энэ бичлэгийг нь үзээд сэтгэл хөдлөөд байна. За энэ төрөд манай нэвтрүүлэг өндөрлөх цаг болсон байна. Очир тагинс компани Meat Snack буюу Hello Mini Salim, Hello өхрийн махан Jerky-гээр хамтран ажилласан. За мөн Takata Япон чанарын Takata-гаас гэсэн үрэйтаагаар чанар бол аюулгүй байдал Akebono Naklad хамтран ажилласан баярлалаа. Сонсогч та үргэлжлүүлээд 8 цагаас радио мэдээ үйл аван сонсороо 8 цаг 10 минутаас та мэдхүн нэвтрүүлгээрээ эргээд уулзъя. Баярлалаа Аргуна. Баярлалаа цэцэг.